энэ жилийг боловсролын жил болгож зарласан байгаа. За тэгээд өмнө нь бол бас хууль батлагдаад тэр хуулийнхаа дагуу засгийн газрын мөрийн хөтөлбөр 2024-с 28 оны хооронд дараах заалтууд орсон байгаамаа. За энэ нөгөө 3 дугаар ангиас англи хэл заах, нөгөө роботик хиймэл дагуул, кодчлалын энэ чадварыг эзэмшүүлэх энэ сургалт нь хизээнээс нэвтэрч эхлэх юм болоо гэдэг ийм асуултын. Яг л энэ нөгөө мөрийн хөтөлбөрт бол тусцсан байгаа. За дээрэс нь одоо энэ өндөр технологи, байгаль орчин, сансар судлалын мэдлэг мэдээлэлээр баяжуулан сургалтын агуулга хөтөлбөрөө шинжилнэ гэсэн ийм заалтууд бол ороод яваад байгаа. Гэхдээ харамсалтай нь яг энэ хоёр заалтыг одоо энэ 26 оны төлөвлөгөөнөөс бол олж харсангүй. Тэр хамгийн чухал одоо бид нар чинь энэ дэлхийн дэг журам бүхэлдээ өөрчлөгдөж जैन шал өөр ийм мэрэгжил шаардлагатай болж байгаа энэ үед бол энэ заалтууд ингээ хэрэгжээд битгэл нь хангагдаад явж байгаа нууг нь чухал. Тэгээ энэ одоо асуудлуудын хэрэгжилт ямар төвшөнд байгаа, түүгээрээ хэрэгжээд явж байгаа мó төлөвлөгөө гарцсан. Эсвэл арай болоогүй байгаа мó гэж бодож जैन. Тэгээ энийг яг би зарчмын зөрүүтэй санал гэдэг нөгөө хөтөлбөрт байгаагүй 26 оны төлөвлөгөөнд байгаагүй учраас оруулсан. Гэхдээ ер нь бас ямар төвшөнд яаж явж байгаа талаар эхлээд бас асуучих нь зүйтэй болов уу гэж бодсон. За бид нар боловсролын багц хуулийг 2023 онд батлахдаа англи хэлийг албан ёсны боловсролын гадаад хэллээгээд зарласан. Энэ маань одоо Пирсон хөтөлбөрөөр хэрэгжээд явж байгаа. Шинэ сургалтын хөтөлбөр бас ингээ боловсруулагтаад явж байгаа. Тэгэхээр саяны Баярмаа гишүүний асуултанд Бачааргал дарга 6-8 хариулъя. За өмнөх гишүүдийн асуусан асуултанд хариулах үеэр бас хөтөлбөрийн шинжилгээ ажил явагдаж байгаа гэд яригдсан мэдээлэл өгсөн байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийн шинжилгээний ажлын хүрээнд таны асуусан асуултад хариулт болох одоо энэ бэлтгэл ажлууд, хиймэл оюун ухаан, компьютерийн ухаан, за одоо энэ шин тутам хэрэгцээ шаардлага болж шаардагдж байгаа энэ агуулгуудыг бол одоо хөтөлбөртүүл шингээгээд одоо бэлтгэл ажлууд хангалттай явж байгаа. Гагцхүү энийг нэвтрүүлнэ гэдэг маань бас батлагдсан хөтөлбөрийнхаа дагуу сурах хүчийг хэвлэгдэх ёстой. Хэвлэгдэх процесс маань өөрөө бас тодорхой хуулийн цаглбартай, үе шаттай учраас тэр ажлууд бол үе шаттайгаар бол ингээ хийгдээд явна. Англи хэлний тухайд бол энэ ажил хөгжлийн жилийн төлөвлөгөөнд шинээр хийгдэх 26 он шинээр хийгдэх ажил бол биш. Одоо засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжээд одоо хагас жилдээ жил төгсөж байна. Тэгэхээр энэ хугацаанд бол хэрэгжээд явж байгаа ажил үргэлжлээд урсгал зардлаараа буюу яамны үйл ажиллагааны төлөвлөгөөнийхөө дагуу бол 2026 онд бол тавигдаад хийгдээд явна. Гагцхүү жилийн төлөвлөгөөн дээр бол хөрөнгө оруулалтын шинжтэй томоохон зардлууд нь суусан учраас энэ ажил бол урсгал зардлынхаа хүрээнд хийгдэж байгаа ажиллаа гэдэг утгаараа бол тухайлан одоо зүйл заалт болж ороогүй. Зөвхөн мэдээж гишүүний тавьсан асуудал бол зарчмын зөрүүтэй саналаар бүрэн архийнхаа өрөөнд бол ингээ орж ирэхдээ бас угаасаа хэрэгжээд явж байгаа ажил учраас үргэлжлээд явнаа гэж хэлэх байна. Тухайлбал бол одоо англи хэлэн дээр одоо англи сая байнгын орооны дарга хэлсэн Пирсон хөтөлбөр за зөвхөн ерөнхий боловсрол төдийгүй одоо дээд сургууль, дээд боловсролын түвшинд бол одоо англи хэл дээр хичээл заах энэ хөтөлбөрөөр хэрэгжүүлэх ажлыг бол 20% түргэх энэ ажил явагдаж байна. За мэрэгжлийн болон техникийн боловсрол дээр энэ Пирсон хөтөлбөрийн дагуу мэдээлэл технологийн хичээлийг англи хэл дээр явагдах энэ ажлууд бол одоо хийгдээд хэрэгжээд туршигдаад явж байгаа. За туршилтын ажлууд бол бас энэ 2025 онд бол бас хийгдээд явж байгаа. Тэгэхээр 26 оны ажил бол шинэ ажил биш, үргэлжлэл ажиллаа гэж хэлэх байна.